За, ерөнхий сайд болон түүний одоо кабинетийн бүрэлдэхүүнд орж байгаа сайд нартай ажлын амжилт хүсье. Ер нь бол ард иргэд бол хин сайд байх те энэ бол нэг чухал биш, гол нь төрийн ажил хурдан шуурхаа явж иргэдэд өдөр тутмын амьдралд нь өөрчлөлт тавих үр дүн гаргаасай л гэж хүсэж байгаа. За, би яг уу энэ одоо өнөөдөр бол нэг л зүйлийг бас их онцолж захиж хэлмээр байгаа. Түрүүн хин гишүүн хэлчвэ, Провдорж гишүүн хэлчүүдээ эдийн засгийн энэ нөхцөл байдалд энэ худалдааны олон улсын гадаад худалдаагаа чөлөөлөх хэрэгтэй шүү гэдэг. Тэгээ энэ дээр бидний одоо хамгийн ихэнд хийж байгаа одоо энэ хилцээр бол энэ Евразийн худалдааны төр хилцээр байгаа. Энэ хилцээрийг хэн нэгний одоо махны үйлдвэр жоохон ашигтай ажиллахын төлөө дотоодын хүнс үйлдвэрлэгчдэд нурааж унгаах хэмжээнд ийм хилцээр биш байгаасаа гэж хүсэж байгаа. Өмнө ч гэсэн байр сууриа илэрхийлж исэн энэ хилцээр дээр янжуур тамхины, тамхин бүтээгдэхүүний гайлын албан татварыг тэглэхээр орж ирсэн байсан. Энэ хилцээрийг хийхдээ эдийн засгийн хөгжлийн яам маш сэтгэлгүй хандсан. Ган төмөр сайд сэтгэлгүй хандсан. Хүнс хөдөө аж ахуйн яам ч гэсэн энэ дээр маш сэтгэлгүй хандсан. За ингээд зөвшөлтсөөр улсын хуралд орж ирээд байнгын хороод дээр энийг яриад хамгийн сүүлд гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооноос энэ тамхиныхаа асуудлыг анхаараач гэж замичаантай санал дүгнэлтээ гаргасан. Энийний дараа яаж ийна гэд ингээд харахаар эдийн засгийн хөгжлийн яам ган төмөр сайдаа цаатал руугаа маш тийм өөгчвш булчирхаач биш нэг бичиг явсан байлээ. Одоо яана нэг юм яриад байна. Гэтэ одоо авсан ч болно, авахгүй ч болно. Ухааны юм. Би тэр бичгийг үнэхээр хараад ган төмөр сайд сэтгэлгүй ажиллаж ин даа л гэж бодсон. Тэгээ ган төмөр сайдтай ярихаар ёстой уучлаарай. Энийг үнэхээр одоо анхаарч чадаагүй, анхааралгүй явчихжээ. Уучлаарай гэж байгаа. Нэг сайдын уучлаарайгаар Монголын иргэдийн хавдрыг хэмжлэхгүй шүү. Нэг сайдын уучлаарай гэдэг үгээр Монголын өсвөр үе, ирээдүйн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй шүү. Тэгээ энэ ер нь яагаад ийм хилцэл явчих гэдгийг судалж үзсэн. Тэгтэл энэ хилцээр гэдэг юм чи олон улсын хилцээрийг хийгээд ерөнхий зураг гаргачаад улсын хуралтайгаа зөвшөлдсөх гэдэг процесс явдаг. Ингээд улсын хурлаасаа санал дүгнэлтээ аваад дахин сайжруулах юм байвал сайжруулад гэрээгээ хийгээд сойрхон батлах гэдэг процесс руу явдаг. Гэтэл энэ хилцээр чинь улсын хуралд зөвшөлтсгөөр оруулахаас өмнө нөгөө талтайгаа эцсийн одоо болцлоо гэдэг юм хэлсэн байлээ. Нөгөө тал нь аль хэдийн юм эцэлсэн штэ та нар одоо юу гэдэг байгаа юм бэ л гэдэг юм явж илээ. Одоо олон улсын гадаад мэдээллээр 6 сарын 26-нд Минскт энэ хилцээрийг Монгол улс гарын үсэг зургах гэж байна гэдэг мэдээлэл явж байгаа. Цаг нь маш их тулцсан байгаа. Тэгэхээр би энэ дээр эдийн засгийн хөгжлийн яам одоо шинэ сайд, шадар сайд, учрал сайдтай маш их захижилмээр байгаа. Учрал сайд бол өмнөх гадаад хилцээр олон одоо хөрөнгө оруулалтын хилцээрүүдээр маш чамбаа ажилласан, маш туршлагатай энэ багуудыг авч ажилласан ийм туршлагатай хүн. Тэгэхээр та энэ алдааг засаж энэ асуудал дээр анхааралтай ажиллаж энийгээ засаж залруулж орж ирэх тал дээр те гарын үсэг зурх тал дээр анхаарч ажиллаарай. Тэгэхгүй бол энэ чигээрээ тамхиныхаа гайлын албан татварыг хасахгүйгээр орж ирэх юм бол энэ хилцээр улсын хурал дээр сойрхон батлагдах шат руугаа орж чадахгүй шүү. Ингэж ирээдүгөө хорлсон те 3 жилийн хугацаатай ч бай энийгээ ийм үр дүн гарахаар хилцээрийг бол парламент бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү гэдгийг бас одоо сануулад сайд нартай энэ дээр бас анхаарч ажилласаа гэсэн энэ хүсэлт одоо захиа гэсийг хэлж байгаамаа. За болдын уян гишүүн асуулт асууж үг гэлээ.